За манай та бүхэндээ Бусан компани ариун цэрийн хэрэглэлийн бүтээгдэхүүнийг танилцуулъя. За манай Бусан компани ариун цэрийн хэрэглэлийг одоо бусад худалдаанд байдаг ариун цэрийн хэрэглэлтэй харьцуултыг шингэлтийг шалгаж үзье. За эмэгтэй хүний сарын биений сардааныг ирдэг. Тэгэхээр бид нар ариун цэрийн хэрэглэлээ хэрэглэсээр байгаа үлддэг. Тэгэхээр үлдсэн бүтээгдэхүүнээ болохоор бид нар дараа сар хүртэл хадгалах хэрэг гардаг учраас сав баглаа бодлыг нэгдүгээр ням бактери орохоос хамгаалж байна. За өөр худалдаанд байдаг ариун цэрийн хэрэглүүд маань болохоор сав баглаа бодол нь одоо ингэж наалддаг. Тэгэхээр дахин одоо тоосроо авах нөхцөлтэй. За бид нар гадаад дотор ажил төрөлтөд явахдаа цүнхэндээ авч явах шаардлага гардаг. Тэгэхээр одоо бидний цүнх тэр болгон цэвэрхэн байдаг. Тэгэхээр энэ маань яадаг вэхээр одоо хамгийн нэгдүгээрт одоо бохирдол орохоос хамгийн нэгдүгээрт хамгаалж өгсөн байдаг. За энэ маань болохоор ерөөсөө одоо бидний цүнхэнд түлхүүрийн оосор одоо төвтөр ном бал цаас гэх мэтчлэн юм байдаг учраас энэ маань тоосроо орох буюу одоо ингэрээ орох нөхцөл болж өгдөг. За энэ давсгаа одоо шингээлт гэж шалгая. За эмэгтэй хүний сарын биений нэг өдөр ирэхдээ 50 мг орчим хэмжээтэй ирдэг байна. За ингээ 3 төрлийн даамсан дээр 50 мг орчмоор шингээлт гэж шалгаж үзье. За энэ голын хэсэг буюу төвийн шингээгч хэсэг. За ингээд 50 мг буюу бүтэн өдөр гарах шингэний хэмжээ гэсэн. За нэгдэх давсаг. За Бусан компани ариун цэргийн хэрэглэлийн шингээлтийг шалгаж байна. За 50 мг. За 3 дахь ариун цэргийн хэрэглэлтэй шингээгч үзье. Голын төвийн буюу шингээгч хэсэг. За адилхан хэмжээтэй хэсэг. За одоо 3 даамсагныхаа шингээлтийн байдлыг нь шалгаад үзье. Бүтэн өдрийн хэрэглэх ирсэн хэмжээ гэсэн. За нэгдүгээр ариун цэргийн хэрэглэл маань болохоор ерөөсөө 50 мг юм аа. Маш муу шингээж. За Бусан компани ариун цэргийн хэрэглэл маань ерөөсөө 50 мг усан дээр хуураа гэсэн. За 3 дахь ариун цэргийн хэрэглэл маань болохоор мөн адил нойтон буюу чихтэй.